бид үнэхээр одоо 8 сарын хөрдөөс хойш энэ наадмыг зохион байгуулах одоо шийдвэр гарснаас хойш наадам зохион байгуулах хороо салбар комисс бол нэлээд тийм идэвхтэй төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаад үндсэндээ одоо баяр наадам маань эхлэхэд одоо бэлэн болсон. Нийтдээ энэ урлаг спортын анх дугаар наадамд одоо урлагийн төрлөөр, спортын төрлөөр одоо Ховд аймгийн ардчилсан намын гишүүд дэмжигчд оролцсон 1036 хүн оролцсон юм. Одоо Ховд аймагт ойрын үед болоогүй юм. Одоо томоохон наадам болно гэдэгт бол бид нэр итгэж байгаа наадмынхаа баяр наадмын бэлтгэл одоо үндсэндээ хангаж одоо дууссан гэдгийг одоо би та бүхэнд бас уламжлалээ. Энэ баяр наадмын одоо үндсэн зорилго, энэ баяр наадмын ач холбогдол, энэ одоо урлаг спортын анх дугаар наадам хийх болсон гол шалтгаан гэх юм бол үнэхээр одоо энэ ардчилсан нам одоо үүсэж байгуулагдсанаас хойш одоо 26-7 жилийн одоо энэ нүрийг үтсэн байна. Энэ хугацаанд одоо манай намын гишүүд, дэмжигчид, жидээчид одоо өдрөөс өдөрт одоо өснө дивжиж, дээшилж одоо үнэхээр одоо манай намын одоо энэ 17 онд явагдсан одоо цахим бүртгэл явагдсан байгаа. Энэ цахим бүртгэлээр 10,000 намын гишүүд одоо энэ одоо хамрагдаж бүртгэгдсэн байгаа. Үнэхээр энэ 10,000 намын гишүүдтэй бас дээр нь бас дэмжигчид бас төдий тооны хэдэн мянгаараа тоологдох ийм дэмжигчтэй учраас энэ наадмыг одоо энэ урлаг спортын олон авьяастай одоо намын гишүүд дэмжигчд байгаа учраас энэ намын гишүүд дэмжигчдийн авьяас чадварыг нь бас Ховд аймгийнхаа ард түмэнд бид нар сурталчлах, нээж илрүүлэх, одоо намынхаа бас анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, намын одоо хамгийн гол нь одоо эв нэгдлийг хангах энэ томоохон зөвлөгөөний үүднээс бол энэ наадмыг бид анх дугаар наадмыг зохион байгуулж байгаа. Энэ урлаг спортын анх дугаар наадмыг одоо зохион байгуулах одоо үнэхээр одоо боловс бэлтгэл ажлыг хангаад энэ өндөр түвшинд зохион байгуулах ийм чадвар бүхий одоо хүмүүс бас манай намд бол энэ боловсон хүчнүүд бас бэлтгэгцэн гэж бид нар бас үзэж байгаа. Бид бас 2012-аас 16 оны хооронд 1996-аас 2000 оны одоо хооронд одоо бас ардчилсан нам аймаг орон нутгийн удирдлагыг авчирсан төр захиргааны байгууллагад бас ажиллаж байсан туршлага бүхий одоо урлагийн салбарт ч бас урлагийн байгууллагыг удирдах явсан хүмүүс ч бий. Спортын салбарыг ч бас удирдах явсан хүмүүс байгаа учраас ийм урлаг спортын ийм аймгийн хэмжээний ийм томоохон наадмыг зохион байгуулах боловсон хүч нь хангалттай гэж бид нар үзэж байгаа. Дээр нь би бас ярeenийхээ ихэнд хэлсэн байгаа. Манай намын гишүүд бол хэдэн 10,000-аараа одоо бас өнөөдөр өсөн дэвжиж тэлж ингэж одоо байгаа учраас бид нар энэ одоо олон 10,000 гишүүдийн дунд, дэмжигчдийн дунд урлагийн одоо олон тийм авьяастай хүмүүс бас байгаа. Спортын ч одоо цол зэрэгтэй, спортын авьяас чадвартай ийм хүмүүс бол одоо гишүүд их байгаа учраас бид бол энэ наадам маань үнэхээр одоо зохион байгуулалтын хөвдөчдөр, оролцогчдын чансааны хөвдөчдөр бол нэлээд тийм одоо аймгийн хэмжээний юм, бүсийн хэмжээний юм томоохон наадам болно гэдэгт бол бид итгэж байгаа. Наадмын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууслаа. Урлаг хариуцсан одоо манай салбар комисс одоо дүрм журмаа гаргаж одоо хөтөлбөрөө гаргаж бүх одоо 16 сум аймгийн төвийн одоо 12 баг нийтдээ одоо 28 баг оролцсон. Энэ 28 багийнхаа одоо бүх одоо зохион байгуулах салбар хороод одоо хөргүүлсэн байгаа. Спортын салбар хороо бас байгуулагдсан. За дээр нь одоо бас энэ 1036 хүн орж байгаа бас Улаанбаатар хотоос энэ Баруун Тав аймагт энэ ардчилсан намын удирдлагууд энэ дэмжигчдийг бас бидэнтэй хамтарч ажилладаг бас зочид төлөөлөгчд ирдэг учраас бас бид нар аж ахуй бас хотхон байгуулах энэ хүмүүсээ хүлээж авах энэ бас салбар хүмүүсийг бас байгуулсан байгаа. Бид энэ наадмын үеэр одоо бах одоо буянт голынхаа хөвөөнд бас хөр гаруй гэр одоо бид нар бас сая амралтын өдрүүдээр барьж үндсэндээ одоо гэр хотхноо байгуулж одоо дуусаж байна. За энэ одоо гэр хотхныг байгуулахад бол манай одоо Жаргалан сумын намын одоо багийн өөрийнх нь одоо хамт олон бас идэвхтэй оролцсон. Манай аймгийн намын орооны гишүүд бас идэвхтэй оролцлоо. Бүх сумуудыг бид одоо нэгдсэн журмаар одоо хотхон байгуулж гэрт байрлуулах бас намар нэлээ ороо болж байгаа учраас бас гэр орноо бид нар бас гаднаас нь дулаалах тэр цагтлагаан бас
энэ хотхныхоо бас нэг эко орчныг бас хоггүй цэвэрхэн юм наадам болгох тал дээр бол бид нар бас нэлээд анхаарч байгаа. Манай Жаргалан цумын одоо бас 12 үүр байгаа. Намын энэ үүрийн одоо хамт олон энэ багуудад бүх сумуудаа шийпэлж авч нэг багуудаа нэг сумыг одоо хариуцж авч тэр сумынхаа аятаа тухтай байдлыг нь хангах одоо юугаад утгах энэ наадмынхаа одоо мэдээллийг одоо цаг тухайд нь өгөх үүднээс зохион байгуулалтын хувьд бол бас илүү их өргөн дэлгэр мэдээлэл өгөх үүднээс бол бас нэг сумыг бол манай багийн өрөөд бол бас ингэ шийдэлж авч байгаа. Спортын төрөлд гар бөмбөг, шатар, теннис, үндэсний боксын дөрвөн төрлөөр явагдаж байна. Волейболын тэмцээнд маань 1 багт 8 тоглогч тоглоно. Тэрнээс 35-аас дээш насны 2 тамирчин гэж дүрмжин дээр заасан байгаа. Шатар нь болохоор эрэгтэй эмэгтэй, теннис болохоор эрэгтэй, эмэгтэй, холимог. Үндэсний бүх маань болохоор сумын цолтой болон залуу хөгчүүд гэсэн юутай оролцож байгаа. За тэгээд волейболын тэмцээн маань 21-ний өглөө 8 цагаас спортын төв ордон, спортын баг зал, 3 дугаар амжилтын спорт зал, Пөрвөө сургуулийн спорт зал, 1-р амжилтын спорт зал гэсэн энэ 5 газар 21-ний өглөө 8 цагаас зэрэг эхлэхээр байгаа. Техникийн зөвлөгөө маань 29 сарын 20-ны 17 цагт Ардсан намын төв байрны 3 давхар техникийн зөвлөгөөний орол явагдахаар байгаа. 50 дахь шаардлага маань болохоор тэмцээнд оролцож байгаа тамирчид маань 1-р намын гишүүний баталгаатай байна. 2-дугаарт иргэний үйлхэн дээр байгаа хаягны хариаллын дагуу тэр багтаа орж тоглох ёстой байгаа. Оролцогч нь тухайн өдөр 18 нас хүрсэн буюу түүнээс дээш настай байх ёстой. Тэгээд наадамд оролцогчд маань уралдаан тэмцээнд оролцогчд маань жигдэрсэн хувцас, одоо хувийн дугаар, дотооддын хувийн зохион байгуулалт бас хандаж оролцох ёстой байгаа. Мөн хөгжийн дэмжигчдийг бид бүхэн бас шалгуулж байгаа. Нэг тухайн одоо баг тамирчдаа дэмжиж оролцож байгаа хөгжийн дэмжигчд маань баг нь хожигдлоо гэд тэр спорт заалнаас одоо орхиод гарах биш. Тэмцээн эхнээс дуусна дуустал тэр спорт зааланд хэн илүү багуудаа хөгжийн дэмжиж суусын хэр их одоо хүчтэй оролцох хөгжийн дэмжсэн гэдэг ийм шалгууруудаар хөгжийн дэмжигчдийг шалгуулж байгаа. Волейболын тэмцээн маань Ховд аймгийн одоо мэргэжлийн 18 шүүхээр болж байгаа. Тэгээд 5 заалан зэрэг явах учраас бас урд өдөр нь техникийн зөвлөгөөнүүд дээр суглаагаа татаад аль зааланд аль зооныхон тоглолтууд нь болох юм гэдэг. Энэ одоо урд өдөр 20-ны орой 17 цагаас бүх юм тодорхой болчихно. Шатрын тэмцээн маань болохоор Ардсан намын төв байрны 3 давхарт эрэгтэй эмэгтэй шатрын тэмцээн 3 өдөр явагдана. Ширээний теннисний тэмцээн маань Ховд аймгийн Буянт гээд ширээний теннисний клуб дээр явагдана. Хүч түүхийн барилдаа маань 24-ний 12 цагаас спортын төв ордонд явагдаад 14 цагаас дуусна. 14 цагаас үргэлжлүүлээд шагнал гардуулах буюу наадмын хаалтын үйл ажиллагаа спортын төв ордонд явагдсанаар энэ манай нөхөр арга хэмжээ дуусах юм аа. За манай аймгийн Ардсан намаас зохион байгуулж байгаа энэ спортын арга хэмжээ, урлаг спортын арга хэмжээ 21-ээс 24-ний хүртэл одоо явагдана. За би бол өөрөө энэ волейболын спортыг хариуцж байгаа учраас баг тамирчдыг яг цагтаа байх. 2-дугаарт 20-ны орой 17 цагаас багийн ахлагч тамирчтай, волейболд орох тамирчтай бүгдийн бэлэн одоо мандат авна. Мандатанд дөрөв чийз зургийг наагаад төрөлөөр ингээд оруулах юм аа. Одоо хондоо нэг хэрэгтэй ба гэтэл 6 тамирчин байх хэвээр. Үүнээс 2 нь бол 35-аас дээшнэснийх. Эмэгтэй мөн ялгаа байхгүй нийтдээ 28 мянга оролцож байгаа. Тэгээд бид нэг хууль гаргачна суулаа гаргаад 1-р жилийн сургууль, Парис 2-р жил, 3-р жил гэсэн ийм сургуулиудаар тэмцээнүүд маань үргэлжлэн явагдана. Тэмцээнийг манай ерөнхий улс төрийн сургуулийн минь багш нар мэрэгжлийн багш нар шүү учраас энэ дээр шүүлтэн дээр янз бүрийн одоо хил аамн дээр гарахгүй гэдгийг одоо бас хэлье.
Тэгээд одоо тэмцээнд оролцож та бүхнийг бас идэвхтэй оролцороо манай намаас зохион байгуулж байгаа тэмцээнийг манай ховдготын хөдөлмөрчд өргөнөөр хийж одоо сонирхыг та бүхнээсээ хүсэж байна. За энэ багууд дээр одоо бас харилцан адилгүй одоо юм хэрэгжиж байгаа. Тэгэхээр би манай сая одоо намын дэрвиштэй хорлолоод баг тамирчдын дунд нэг тамирчин одоо мэрэгжлийн зэрэгтэй тамирчин байж болно тэр багт. Ийм заалт орсон шүү гэдэг бас анхааруулъя. Иргэдийн хувьд бид одоо нээлттэй арга хэмжээ хөтөлбөр бол үндсэндээ батлагтай гарцсан. Хөрөн нэгний өдрийн одоо 8 цагаас эхэлж манай спортын төв ордонд волейболын гар бөмбөгийн тэмцээнээр бол манай одоо урлаг спортын наадмын үйл ажиллагаа эхэлнэ. Аргал үрэ кино театрт одоо урлагийн арга хэмжээ бол 8 цагаас эхэлнэ. Ингээд үргэлжилж байгаад бид үд тийшээ 11 цагаас Улаанбаатар хотоос одоо манай намын дарга Эрдэнэ дарга одоо 10-аад хүний бүрэлдэхүүнтэй төв намаас хүмүүс ирж оролцсон. Тийм учраас 11 цагаас одоо манай наадмын нээлттэй үйл ажиллагаа эхлэх учраас одоо спортын төв ордонд бас иргэд одоо сонгогчдод хөдөлмөрчд тав бүгдээрээ ирж одоо манай наадмыг бас сонирхороо бас үнэхээр нээлттэй арга хэмжээний хөтөлбөрийг бид бас нэлээ одоо тийм өндөр хэмжээнд зохион байгуулах өөрсдийнхөө боломж нөөц хүчээ бас тулгуурлаж нэлээ өндөр хэмжээнд зохион байгуулахаар бид нар зорж байгаа. Энэ наадмын бас бэлэгдлийг бол та бүхэндээ бас би зогсож дурдъя гэж бодож байгаа. Альва нэг наадам бол өөрийн гэсэн одоо тийм үрээтэй байдаг, өөрийн гэсэн бэлэгдэлтэй байдаг. Тийм үүднээсээ бид нар энэ бэлэгдлийг одоо бас ер нь олон улсын хэмжээнд, дэлхийн хэмжээнд бол ер нь ан амьтнаар л ер нь төлөөлүүлж одоо бэлэгдлийг авдаг, тухайн амьтнаас сурталчлах, байгаль орчноо хайрлах, хамгаалах, хойчигдөө өвлүүлэх үүднээс ийм хүмүүжүүлгийг олгодог үүднээс одоо бид нар энэ жилийн наадмын бэлэгдлэр Минж гэдэг одоо ийм амьтныг бид нар сонгож авсан байгаа. За Минж гэдэг бол зөвхөн одоо Ховд аймагт одоо амьдардаг. Манай Булган голд одоо тоо толгой хөвдөч бол нэг 170 гаруй одоо 200 гаруй ийм л одоо Минж толгой байт юм бэлээ Минж. За Ховдголд бол бас сүлд нутагшуулсан. Үндсэн одоо их орн бол манай Булган сумд одоо ингэж амьдардаг. Минж өөрөө бол байгаль дэлхийдээ их ухаантай юм ингээд усан дотор ингэж харьж амьдардаг. Ялангуяа одоо Минжийн тэр амьдралээс тэр далн үерийн далн Минж одоо өөрийнхөө гэрээ барихтай хүртэл одоо үнэхээр одоо орчин үеийн одоо усан цахилгаан станцын тэр далан одоо яаж бий болох санааг бол Минжээс одоо орчин үеийн одоо энэ инженерүүд одоо ингэж гаргаж ингэж авсан байдаг. Тийм учраас Минжийг одоо бид нар сурчлах талаар бол нэлээ одоо тийм одоо бэлэгдлээ болгож авч байгаа. Тэгээ энэ үеэр бол Минжи одоо өмсгөл бүхий баг бүхий одоо бас энэ чихмэлтэй баг бол бэлэгдэл болж энэ хөгжийн дэмжигчдийг одоо бас уухайлах, баяр наадмыгээр урлагийн одоо оролцож байгаа баг спортын баг тамирчтай дэмжих гэдэг одоо Минжи одоо чихмэл бүхий одоо ийм баг амтнд одоо нэлээ одоо энд идэвхтэй ингэж оролцох байгаа дэмжиж. Тийм учраас энэ наадмын бэлэгдлийг бид нар Минжээр яаж байгаа. Зүгээр энэ наадмын үрээ бол одоо бид бол хамтын хүч гэдэг юм сайхан үрээ бол дэвшүүлж бид нар үгээрээ л нэгэн зорилгын үүднээс нэгэн баг болж ингэж одоо улс төрийн намын хувьд бол ардчсан нам эв нэгтлээ хангах үүднээс хамтын хүч одоо бидний үрээ гэсэн юм сайхан үрээтэй энэ наадманд бол бид нар оролцож байгаа. Ер нь сангалын сан бол одоо олон түмний л одоо дэмжлэг манай намын гишүүд гэхэд л бол зөвхөн одоо би дээр түрүүн гэсэн цахим бүртгэлд хамрагдсан гишүүд гэхэд бол 10,000 гаруй байгаа. Цаана бол төдий тооны одоо дэмжигчд байна. Ингээдлэр бол баг нэг 20-10,000 одоо намын гишүүд дэмжигчтэй юм томоохон нам. За энд бол олон сайхан одоо бизнесийн салбарт, урлагийн салбарт, одоо улс төрийн салбарт одоо бүхий салбарт одоо чадварлаг одоо манлайлж, оройлж ингэж явж байгаа зөндөө тийм хүмүүс байгаа учраас бид санхүүгийн хувьд бол бид нар боломжтой гэж мэднэ. Одоо боломжтой гэж үзсний үүднээс бид нэр 20 сая төгрөгийн шагналыг яаж байгаа. Зөвхөн шагналын санг бол манай үндэсний бодлогын хорооны гишүүд, аймгийн намын хорооны гишүүд энэ аж ахуйн юу бол бүгдийг л одоо хамтраад ингээ гаргаад босгоод ингээ явж байгаа. Олон түмний дэмжлэгдээр л явагдаж байгаа, бүтэж байгаа. Ийм л наадам юм да. Яг энэ чинь наадмын чинь гол зорилго бол зөвхөн одоо ардчсан намынхаа гишүүд дэмжигчдийнхаа урмыг сэргийлэх тэр үнэхээр тэр нуугдмал байгаа тэр авьяастай спортын одоо тийм одоо цол зэрэггүйч гэсэн юм одоо нэртэй юм сайхан одоо олон түмэн мэддэг энэ тамирчдыг одоо нээж илрүүлэх юм зорилго байгаа учраас
бас нөгөө шагналын сан жоохон өндөр учраас хитрхи нөгөө баг бүрдүүлж байгаа бас энэ сумууд маань багууд маань бас нөгөө шагналынхаа төлөө хитрхи их бас тэргээ нэгдүгээр тавиад энэ наадмынхаа үндсэн зорилгыг одоо бас нэг бүдгэрүүлэх юм одоо шүүмжил бол гарч ирж байгаа үүднээс бид нар бас энэ зохион байгуулахаараа хуралдаад энэ аймгийн намын тэргүүлэгчд хуралдаад бид нар бас нэг журамдаа бас нэг ганц хоёр тийм өөрчлөлтийг цагтуугаад нэгээд бид нар хийгээ явж байгаа. Жишээлбэл сая одоо манай одоо волейболын ерөнхий шүүгч одоо Инхтэй бахын хэлдгээр бол бид нар өнөөдөр хуралдаад журамдаа ганц хоёр зүйлийг бол өөрчилсөн байгаа. Одоо волейболын гэхэд одоо Ховд аймагт бол манай Ховд аймаг өөрөө одоо 70-аад оноос хойш 80-90-ад оны үед бол үнэхээр волейболын спортын гар бөмбөгийн спортууд одоо бүстэй төдийгүй улсын хэмжээнд бол тийм нэртэй тийм шилдэг олон тийм тамирчдыг төрүүлж гаргасан ийм уламжлалтай ийм аймаг учраас одоо энэ гар бөмбөгийн тэмцээн бол үнэхээр сонирхолтой олон тамирчид оролцох ийм одоо бүр багтж чадсан ийм олон тамирчинтай байгаа учраас бид нар одоо ганц хоёр болцолтой өөрчлөлт мэрэгжлийн тамирчдыг одоо бас одоо олон хуралдаан тэмцээн, аймгийн аврах шалгуулах тэмцээн, бүсийн тэмцээн, улсын тэмцээн бусад одоо үед бол энэ волейболын олон арга хэмжээ зохион байгуулж байгаа учраас яг тухайн волейболын одоо зааж өгч бид нар гар бөмбөг зөвхөн одоо талбай дээр тоглож байгаа одоо 6 тамирчин заавал нэг нь одоо зөвхөн л одоо улсын цол зэрэгтэй юм тамирчин байна гэсэн юм шийдвэрийг бол бид нар бол гаргаж ирсэн. Одоо зарим одоо багуудын зүгээс тэр намын жирийн гишүүд дэмжигчдийн зүгээс тэр ирээсээ улсын зэрэг цолтой тамирчдыг оруулахаа болио гэдэг юм санал бол хитээр гарч ирсэн ч гэсэн бид бол юм бас энэ тэмцээнэ бас нэг багт нэг сайхан одоо улсын зэрэг цолтой тамирчин байлаа гэхэд бол бас л энэ хөгжийн дэмжигчд байна, бас үзэгчд байна, бас энийг бас нэг сонирхолтой байх үүднээс бол манай намыг дэмждэг намын гишүүд бас олон улсын зэрэг цолтой тамирчдаас удаа бас нэг багт нэгийг оруулах юм шийдвэрийг гаргасан. Энэ урлагийн наадмыг яагаад оруулсан бэ гэх юм бол бид нар энэ Ховд аймаг маань өөрөө одоо угсаатны олон бүлэгтэй угсаатай одоо олон үндэстний үлгийн нутаг гэдгээр бол үнэхээр алдартай. Тэр өнгөөрөө тэр олон угсаатны үлгийн өнгөөрөө бол энэ одоо нүүдэлчдийн одоо хэдэн мянган жилийн одоо өв соёлыг тээж авч үлдснээр бол манай Ховд аймаг бол үнэхээр алдартай байдаг. ЮНЕСКО гэж одоо нэгдсэн үндэсний байгууллагын соёл шинжилгээ боловсрол хариуцсан байгууллага бол дэлхийн одоо мартагдаж юу одоо устдаж юу энэ өвийг бүртгэдэг ийм байгууллагад бол Монголоос одоо цоотоо нэг 10 хэдхэн тийм одоо өв бүртгэгдснээс бит бус ийм өв бүртгэгдснээс ихэнх нь бол манай Ховд аймагаас байдаг. Жишээлбэл одоо Хөөмий байна, одоо Туул байна, Цуур байна, Уран нууралт байна. Манай одоо ойрдын одоо биелгээ хийх мэтлэн одоо энэ нь бол өөр уурхаа одоо гал голомт нь бол зөвхөн Ховд аймагт байдаг учраас бид нар бас энэ урлагаа бас нэг нүүдэлчдийнхаа энэ гайхамшигтай энэ өв соёлыг одоо бас хойч үедээ өвлүүлэх энэ өв тээгчдийг бид нар урамшуулах юм зорилгын үүднээс энэ урлагийн наадмыг бас энэ спортынхаа наадамтай бас хамтдгаад давхцуулаад ингэж явуулж байгаа. Тэгээ урлагийн наадамд оролцож байгаа энэ баг тамирчдыг бид нар бас нэгэ бүртгээд энэ багууд ихсэн нэр үнэхээр одоо бас одоо урлагийн хувьд бол бас л шавхагдшгүй их ариун нөөцтэй гэдэг нь бол ундрахтаа гэдэг нь бол мэдэгдсэн. Манай мэрэгжлийн одоо арц намын гишүүд одоо мэрэгжлийн одоо бас л одоо хүмүүс маань одоо орох одоо сонирхолтой байдаг. Итэл нөгөө сонирхогч хөдөөгийн малчин одоо ардын авьяаснууд маань бас бүдрэх гээд байдаг. Жишээлбэл одоо ганц хоёр санаа хэд Монгол улсын одоо гавьяач үчигтэнтэй ч юм уу мэрэгжлийн тийм гоцлол дуулаачтай одоо жирийн одоо нэг ардын авьяаст нь очиод өрсөлдөхлөр ч одоо бас энэ одоо наадмынх нь агуулга наадмын зорилго маань одоо бас нийцэхгүй байгаа учраас бид нар комисс ярьж байгаад урлагийн гоцлол төрөл дээр бол мэрэгжлийн тийм хүмүүсийг оролцуулахгүй дээр нь одоо бид нар бол одоо яг одоо тэр язгуур урлаг байна, хамтлаг бүжиг байна. Энэ төрөлд нь бол одоо мэрэгжлийн одоо хүмүүсийг дипломтой мэрэгжлийн байгууллагад ажилдаг, мэрэгжлийн байгууллагуудад ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Бас дээр нь соёл урлагийн их сургуулийг төгссөн энэ олон хүмүүс бас байгаа. Тэр нь одоо манай хөгжим бүжгийн коллежийг төгссөн, бага ангийн одоо дууны ангийн төгссөн багш нар бол зөндөө байдаг. Энэ 10 жилийн сургуульд ажилладаг. Энэ багш нараа бол зөвхөн бид нар тэр хамтлагийн төрөлд оролцуулъя.
бас язгуур урлагийнхэн төрөлд оролцуулъя. Зүгээр гоцлол номерт бол мэрэгчлийн одоо уран бүтээлчдийг оролцуулахгүй юм шийдвэр гарсан. Зүгээр яруу найргийн наадамд бол одоо ямар ч одоо цензур байхгүй. Ямар ч авъя ёстой хүмүүс бол яруу найргийн наадамд оролцуулахыг бид нар ингээд зөвшөөрсөн байгаа. За энэ наадмын үеэр бол бид урлаг спортынхаа наадмаар бас наадмын хоёр давхцуулаад бид бас олон намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудынхаа одоо чуулганыг бас хуралдуулах юм шийдвэрийг одоо намын тэргүүлэгчд гаргасан байгаа. Ахмадын байгууллага маань хуралдаж одоо Ахмадын байгууллагынхаа одоо өнгөрсөн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх одоо хоошид одоо энэ Ахмад намын одоо Ахмадуудын талаарх авч хэрэгжүүлэх бодлого, зорилт, төлөвлөгөө энэ талаар бол манай Ахмадууд бас уулзаж чуулж одоо энэ чуулганаа хийх юм байгаа. Энэ үедэд ялгаа байхгүй энэ залуучууд бас эмэгтэйчдийн 3 байгууллага маань хуралдаж одоо тулгамдж байгаа асуудлаа ярилцах. Энэ цаашид одоо энэ намын дэргэдэх олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа шин шатанд яаж гаргах вэ? Зарим одоо байгууллагууд маань одоо шин одоо удирдлага гэж солих ийм зохион байгуулалтынхаа асуудлыг одоо ярилцах юм. Одоо намын дэргэдэх одоо байгууллагуудын хурал зөвлөгөө болсон. Ийм л одоо нэлээд тийм өргөн бүрэлдэхүүнтэй ажил давхцсан юм л олон ажил зэрэг явагдсан ийм одоо энэ өдрүүд одоо 21, 22, 23, 24 өдөр Ховд аймагт одоо Ардс намын одоо үйл ажиллагаа идэвхжсэн ийм өдрүүд болох нэ гэдгийг бас та бүхэнд бас дуулгая. 9-р сарын 29-24-нд болох урлаг спортын арга хэмжээний үеэр ардчилсан намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудын чуулган, зөвлөгөө, сургалт, семинарууд болох юм байгаа. За ардчилсан намын шин дүрмэнд ардчилсан нам дэргэдээ аймаг нийслэл олон нийтийн байгууллагуудаа байна гэдэг ингээд заасан. Тэгэхээр эмэгтэйчүүдийн байгууллага маань мөн энэ урлаг спортын арга хэмжээний эхний өдөр Ховд аймгийн ардчилсан намын 16 сум 91 багаас ирж байгаа урлаг спортын арга хэмжээнд ирж байгаа гишүүдийн одоо миний харж байгаагаар бараг 50% эмэгтэйчүүд байж байна. Энэ эмэгтэйчүүд мөн сум аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч аймгийн ардчилсан намын хорооны гишүүн ер нь шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа эмэгтэйчүүд оролцсон нээлттэй зөвлөгөө, сургалт, чуулган болно. Тэгэхээр энэ чуулган зөвлөгөөнд эмэгтэйчүүдийн хувьд бол нээлттэй байгаа. Яагаад гэвэл намын дэргэдэх Ахмадын байгууллага гэхэд 55-аас дээш насны эмэгтэйчүүд, залуучууд гэхлээрээ 39 хүртэлх насны залуучууд за анх удаа нам дэргэдэх оюутны байгууллагатаа бий болж байгаа гишүүн оюутны. Тэгэхээр оюутны хувьд бол 26 хүртэлх насны оюутнууд гэж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд аль ч насны пүүсийн хувьд эмэгтэйчүүд маань энэ чуулгандаа зөвлөгөөндөө оролцож намын дэргэдэх олон нийтийн байгууллага тэр тусмаа эмэгтэйчүүдийн байгууллага ойрын хугацаанд юу хийхин цаашид ямар ажлыг намын байгууллагатайгаа бусад олон нийтийн байгууллагатайгаа хамтран хийж болохоор байна. Энэ чиглэлээр бас мэдээлэл солилцож 17 оны одоо 4-р үйлрэлд нам маань шин даргатай мөн одоо намын үйл ажиллагаа идэвхжиж байгаа тохиолдолд бид нар дараачийн анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, ялангуяа гишүүн эмэгтэйчүүд, сонгуульд гишүүн эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх юм энэ чиглэлээр санал бодлоо солилцоод тэгээд ажлынхаа төлөвлөгөөнүүдийг санаа оноогоо хэлцэж ингээд шийдвэр гаргаж 2 цагийн семинар хурал болох учраас телевиз үзэж байгаа гишүүн эмэгтэйчүүд та бүхнийг бас идэвхтэй оролцохыг хүсэж байна. 2017 оны 9 сарын 20-ны 14 цагаас Ховд аймгийн ардчилсан залуучдын холбооны зөвлөгөө, хилцүүлэг Ховд аймагт болох гэж байна. 2015 оны 12 сарын 6-нд ардчилсан залуучдын холбоо маань чуулганаа хийсэн байгаа. Залуучдын холбооны үндсэн дүрмэнд чуулганы 4 жилд нэг удаа хийнэ гэж заасан байдаг. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн бол энэ ардчилсан намын
үндсэн дүрм шинжлэгдэж байгаатай холбоотой нэгдүгээр, хоёрдугаарт нь Ардсан залуучдын холбооны дүрм цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар 16 сум 12 багаас төлөөлж оролцож байгаа залуучуудтайгаа цаашид 18 онд юу гэх вэ? 19 оныхоо төлөвлөгөө, 20 оны одоо орон нутгийн болон улсын хурлын сонгуульд залуучууд маань яаж оролцсон, ямар байр суурьтай оролцсон гэдэг ерөнхийдөө нэг 3 жилийнхаа төлөвлөгөөг гаргаж баталгаар өнөөдөр бид бүхэн энэ залуучуудын чуулган уулзалт хилцүүлэг семинар хийж байгаа. Мөн энэ зөвлөгөөний үеэр Ардсан залуучдын холбооны шинжлэгдэж байгаа дүрмэнд залуучууд Ховд аймгийн залуучдын оруулах санаа бодол одоо тэдний тусгах хүсэж байгаа хүсэл нь тэр дүрмэн дээр ямар байгаа тэр бүхнийг сонсож цаашд бид бүхэн Ардсан залуучдын холбооны шинжилсэн дүрмэнд Ховд аймгээс энэ залуучдын санаа бодлыг тэнд суулгаж тусгаж өгөхөөр гол зорилго болгож энэ сургалт зөвлөгөө семинарыг хийж байгаа. Тэгээд аймгийн төвийн 12 багийн төлөөлж оролцож байгаа нийт залууч 5 хүн 16 сумаас ирж оролцож байгаа залууч 5 хүн энэ зөвлөгөөн хилцүүлэгтээ идэвхтэй оролцож өөрсдийн санаа бодлоо илэн далангүй илэрхийлж цаашд бид бүхэн төв Ардсан залуучдын холбооны гаргаж байгаа тэр шинжилсэн дүрмэндээ санаа бодлоо заавал тусах хэрэгтэй байгаа шүү гэдгийг та бүхэндээ хэлье. 9-р сарын 20-ны 10-аас 12 цагийн хооронд Ардчаас намын Ахмадын чуулган болвол намын байранд бол эмэгтэйчүүдийн зөвлөгөөн чуулган сургалт гээд 2 цагийн арга хэмжээ бол аргал дүрэ кино театрт залуучуудын байгууллагын бол 13 цагаас 13 цагаас намын байранд 3 давхарт болох юм байна. Тэгэхээр телевиз үзэж байгаа, урлаг спортын арга хэмжээнд оролцож байгаа болон намын дэрэгдэх олон нийтийн байгууллагын гишүүн залуучууд эмэгтэйчүүдийг мэдээлэл аваад энэ чиглэлээр сургалт семинар чуулганда идэвхтэй оролцохыг уриалж байна.